Хүчний яамныхан энэ өдрийн минь төргий. За мэдээлэлтэй танилцлаа. Танаа танилцуулга яг слайд хэлбэрээр бол нэлээд дэлгэрэнгүй нэлээд мэдээлэл агуулсан юм байна. Тэгээд нэлээд сайн танилцж байгаад эргээгээд нэг зүйлийн талаар тодруулмаар. За тэрийг та урьдчил болгоод өөртөөгөө мэдээллүүдээ илээд өгөөрэй. Бөөрөлжүүдийн дулааны цахилгаан станц. Одоо 150 мегаватт орц тий. 300 орц. 600 өрөх ёстой. Тэр хизээ хөрөх үү? 600. Тэрэндээ хариулт аваад та тэмдэглэлд оруулах нь зүйтэй баха. За ингээд эрчим хүчний салбарт юу хэрэгтэй байна вэ гэд 9 ажлыг чагсаажээ. Хамгийн сүүлд нь хууль эрх зүйн орчны шинжилэл гэж орсон бах юм. Энэ зур одоо эренбэрээ чагсаагүй байлтай эрчим хүчний тухай бол 2001 оны 2 дугаар сарын 1-ний хууль юм байна. Одоо эрчим хүчний хууль нэмэлт өөрчлөлт оруулах гэдэг нэг төсөл хэлц хэсэг нь дэмжигдсэн дээ. Тэр маань хаана явдаг юм бол? Эрчим хүчний тухай хууль ярьж байгаа шүү. 2001 оны 2 дугаар сарын 1-нд батлагдсанараа одоо хүчин төгөл мөрдөгдөж байгаа юм. Тэр хууль эрх зүйн орчны шинжилэл дээр шаардлагатай хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай бүр хийнэ. Салбарын хууль эрх зүйн шинжилгээг иж бүрэн хийнэ гэсэн мэт. Хизээ их үү? Орж ирсэн байгаа хуулиудаа хэрхэн уялдуулах вэ? За ингэ хариултаа. За найдлаасаа хариулъя. За эхнээс нь хариулъя. Уянгаа гишүүний асуултанд. Бөөрөлжүүдийн дулаан цахилгаан станцын эхний 2 блок нь ашиглалтанд орсон одоо 300 мегаватт ажиллаж байгаа. Эх оны 7 сард дараагийн блок 150 мегаватт, тэрний дараа жил 28 онд дараагийн 150 ороод ингээ 600 болох төлөвлөгөөтэй байгаа. Төлөвлөгөөний дагуу явж байгаа. За тэр хуулийн хувьд яг та ястаа яг онж асуулаа. Энэ дээр яг ийм тайлбар байгаа. Зориуд дээр хамгийн сүүлд оруулсан. Яагаад гэвэл хууль эрх зүйн орчин гэдэг одоо хуулийг шинжлэхийн цогц бүрэн ажил байгаа. Энийг хийж бүх ажил хийх юм шиг асуудал шийдэх юм шиг хандах юм бол олон ажил хаягдах гэдэг. Тийм болохоор зориуд нь сүүлд нь оруулсан. Энийг орхино гэсэн үг биш. Одоо ингээд хийгээд тооцоо судалгаатай хийгээд явах юм байна. За эцсийн дүндээ яг хуулийг ингээд хийх ажил нь тодорхой байгаад асуудал нь тодорхой байх юм бол хуулийн өөрчлөлт нь өөрөө гараад ирэх юм байна лээ. Тэгэхээр хийнгээ иж бүрэн хуулийн шинжилгээг хүлээлгүйгээр ажиллаа хийгээд явах. Одоогийн хуулийн орчинд бас хийх боломж ажил олон байгаа. Ихэнх ажил нь одоогийн хуулийн хүрээнд хийхэд өрдөөсөө саад байхгүй байгаамаа. Тэрийг бас орхигдуулаагүй. Тухайлбал одоо эрчим хүчний зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн ажлын хэсгийг өнгөрсөн баталсан. Өөрөөр үн тариф холбоотой, үр ашигтай холбоотой хамгийн чухал зохицуултыг бид нар анхдагч хууль юм уу эсвэл ингээд нэлээд томоохон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хараад ажлын хэсэг байгуулад ажиллаж байгаа. Тэгэхээр таны санаа зовж байгаа зүйлд яг би санал нэг байна. Энийг зэрэг одоо хийгээд явж байгаа. Гэхдээ зүгээр хуулийн том өөрчлөлтийг хийгээд судалгаа хийгээд тэрийг хүлээгээд ажлаа зогсоохгүй тулд энэ ажлуудаа одоогийн хуулийн хүрээнд хийн гэсэн үүднээсээ 9-дүгээрт нь тавиад 2-дүгээрт ажлуудаа багшлаад тодорхой болгочих юм бол хуулийн заалтууд өөрөө шинжилэлд ороод ирэх юм байна гэсэн зарчмаар ажиллаж байгаамаа. Уянга гишүүн тодруулъя. За парламент дээр эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль гээд засгийн газраас өргөн барьсан 2025 оны 6 сарын 26-ны өдрийн төсөл байна. Хэлц хэсэг нь дэмжигдсэн дээ. Энэ хуулийн маань төсөл хаана явж байгаа юм бол цааш нь ажлын хэсэг нь гараад ажиллаж байгаа юм болов. Энэ дээр тодруулга мэдээлэл авъя. Төрийн нарийн бичгийн дарга. Яруу үлцээ дарга хариул. Энэ дээрээс гарч хариулах нь биш. Эндрийн микрофоноос. За уянга гишүүний асуултанд хариулъя. Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга яруу үлцээ. За 25 оны 6 сард эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг улсын хурлд өргөн барьсан. Гол агуулга нь болохоор эрчим хүчний хуулийн дээрээ нүүрсний их үүсрүүдийг өрсөлдөөн сонгон шалруулалтаар хэрэгжүүлэх юм хуулийн гарцыг нээе гэсэн зорилготой. Энэний гол шалтгаан нь болохоор 5-7 цахилгаан станцыг тендерийг зарлая гэхээр одоогийн худалдаа авалтын хуулиар бол ерөөсөө энэ цогцсон юм төслийг зарлах юм боломжгүй болчиход байгаа. Зураг төслийг хийх, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, барилга усралтыг зөвшөөрөлт хийгээд төлхөөр гардуулах нөхцлөөр хүлээлгэж өгөх. Тэгэхээр энэ худалдаа авалтын хуулиар энэ төслүүд маань сонгон шалруулалт хийх боломжгүй байсан болохоор тухайн үед бол
эрчим хүчнийхээ хуулийн хүрээнд энэ нүүрсний их үүсрүүдийг сонгон шалгаруулах, гарц гаргалах. Оюн гишүүн дахин нэг тодруулах боломж байгаа. За хариулт тодорхой хариулт өгье гишүүний асуултанд. За хуулийн төсөл бол одоо эдийн засгийн байнгын орон дээр байгаа. Бидний 5-7 станцтай холбоотой засгийн газар дээр энэ 26 оны 4 сард бас нэг шийдвэр гарсан. Энийг бол одоо сонгон шалгаруулалтаар худалдаа авалтын хуулиар явуулах биш. Төр хувийн түншлэлийн хуулиар явуулъя гэсэн засгийн газрын тогтоол гарсан. Тэгэхээр заавал одоо сонгон шалгаруулалт хийхгүй эдийн засгийн хөгжлийн яам руу шилжээд тэгээ манайхаас бол бүх мэдээлэлээ өгсөн. Тэнд бол төр хувийн түншлийн хуурайнд явуулах ажлын процесс нь бол эхэлсэн байгаа. Нэг талаар бас тэгж хэлж болно. За учрах гишүүн асуулт асууя.